Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манай автобийн нэвтрүүлгийн удаагийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаар маань Алтан мөнгөний дархан Батчаргал гэдэг эрхэм зочинтой хамт явагдаж байна. За тэгэхээр тавхан гайхаж байгаа байх тийм ээ. Яг дээр Алтан мөнгөний дархан одоо цуглуулагч болчтой гэж. Одоо энэ түүхийг хэдүүлээ Батчаргалаас өөрөөс нь мэднэ. За тэгээд орой минь дүргээ гэр орондоо бид нарыг урьж сайхан ингэж хүлээж авч байгаа танд их баярлалаа. Тэгээд үзэгчдэд өөрийгөө товч танилцуулахгүй юу? За их баярлалаа. Намайг Батчаргал гэдэг цуглуулга 2010 оноос хойш одоо цуглуулга хийж эхэлсэн. Юу хоёлаа тэр нөгөө нэг Алтан мөнгөний дархны юу эхлээд яриад. Дархны ажил уу? Тэгэхээр юуны хувьд бол цуглуулга бол 10 оноос юм байна. За хоёлаа энэ нэвтрүүлэг маань бол юу яах юм чинь цуглуулгын тухай явах учраас бол хоёлаа Алтан мөнгөний дархан гэдгийг чинь нэг жаахан тодтогмор санагдаад байна. Тэ. Яагаад ийм Алтан мөнгөний дархан болчихв? Энэ түүхээсээ бас нэг хуваалцаач. Дархны үед 1998 онд Нэргүү гэдэг багштай анх шавраад одоо дархан хотод байж байгаа. Дарханд одоо тухайд ажил төрлөглөөд хотод ирээд тэгээд багштайгаа танилцаад 98 онд анх дархан хийж сурсан. Тэгээ хадам аав маань бас дарах хийдэг хүн байж. Тэ. Тэр хүнээсээ бас заалгаад анх алах төш гэдэг юм нийлүүлж дарах гэдэг одоо юмыг хийж сурсан. Тэр хийж сурах бас нэг учир нь юу вэ гэвэл миний өвөө бас дархан байсан юм байл л дээ. Тэгээ нэг юм удам дамжсан удамжлын нэг юм явсан. Тэгээд өвөө дархан байсан гэдгийг мэддэг байсан уу? Сүүлд мэдсэн. Сүүлд ер нь 2010 онд өвөө одоо дархан хүн байсан, юу хийж ийсэн, яаж ийсэн гэдгийг л одоо мэдсэн л дээ. Тэгэхээр бол өвөөгийн багж бол уламжлагдаж ирсэн бол байхгүй юм байна тий. За байхгүй өвөөгийн одоо ганц нэг зүгээр морины дахмах хийжсэн тэр нь бол байдгийг. Тий. Өвгийн өөрийн сэтэр одоо морь хүүхэн морины тэр шүтчихсэн тэр юм надад ирсэн байхгүй юу. Тий. Тэгээ одоо өнөөдөр хүртэл 24 жил гэр бүлээр эхлээд ойлгохны хэдэг байж байгаа сүлдээ гуруулаа дөрүүлээгээд өнөөдөр 10 залуучуудтай хамтраад ингээд үйлдвэрлэлээ явуулаад тий ажлын хажуугаар бас нэг юм хоббитэй болсон. Энэ мань бол модель 143 гэдэг энэ моделийг сонирхоод цуглуулж ирсэн дээ 10 оноос хойш юм уу. За одоо насаараа одоо уран дархан Алтан мөнгөний дархан хийсэн хүн ингээд хоббийн цуглуулга байна гэхлээр бол бас их сонирн байна тийм ээ. Тэгэхээр чухам яагаад энэ машины цуглуулга хий гэж эхлэв. Энэний эхлэлийг хэн тавьчих вэ? Бас энэ ямар нэгэн зүйлд ч нэг тийм өдөөлт байгаа шүү дээ. Тэр нь юу вэ таны хувьд бол? Манай одоо бэрэгч минь анх Чехээс надад нэг юм жижиг 1.74 гэдэг загвартай жижиг галын машин өгсөн байхгүй. Тэгээ тухайд арга төмрөөр хийцээ айгүй их нарийн хийцтэй жамин. Тэгээ тэр их сонирхол татаад энэ их гоё юм байна гэж цуглуулж ирсэн тухайд. Тэгээ 4-5 жил цуглуулж байгаа дундуур нь орхиод тэгээд сая 18 оноос хойш эрчтэй буцаад Орос машины модель гэдэг илүү ороод энэ мэн бидний дунд нэг яг амьдралд энэний дунд орчин маань энэ байгаа шүү дээ. Орос машины кабин сууж исэн тий. За тэгвэл Батчаргал гэдэг хүнийг энэ машин цуглуулга руу хөтлсөн хүн бол бэрэгч. Тий анхны хүн тий. За тэгвэл үзэгчдийнхээ өмнөөс бэрэгчд нас талархлаа илэрхийлж байна. Өнөөдөр одоо манай нэвтрүүлгээр та бүхэндээ бид нар Батчаргалынхаа их сайхан цуглуулгуудыг үзүүлнэ. Хэрэв бэрэгч байгаагүй бол бидэнд ийм сайхан цуглуулга бараг бий болохгүй байх байж. Тий ер нь тий. Дараачийн хүн бол одоо нөгөө манай группийн админ Одонбаяр гэж залуу шүү дээ. Одоо Орос машин руу орж анх. Тий. Үзэгчд бол санаж байгаа юу гэхээр манай яг энэ автобийн нэвтрүүлгийн хамгийн анхны дугаараар хэлсэн тийм ээ. Тэр Одонбаярыг хэлж байгаа шүү дээ. Тий.
Тэр одоо яг орсон машиныг яг хөгжилтийн бүгдийг одоо хийгээл одоо машин юу байдгийг одоо энэ худаг дээр байгаа машины тэр хамар дээр байгаа баавга тий энэ улсын дугаар гэдэг энэ болгоно ингээд деталуудыг харахад айгүй нарийн хийстэй айгүй чам байгаа байхгүй юу. Харин тийм Энэ байна. болгоно ингээд харахад энэ болгоно хүний хөдөлмөр хүс айгүй гоё одоо ингээд яг ойлгодог хүнд харах юм бол энд одоо энэ торон ашаа энэ ингээд байгаа эцгийг харахад энэ шонгны дээр байгаа тэр гэрэл биш үү. Тий прожектор. Тий тэгээд тийм бета энэ яг л зүгээр нэг хүний амьдрал байгаа шүү дээ бидний доо. Гэхдээ ерөөсөө харин тий ерөөсөө л яг бодиттой харагдаж. Тий бодиттой байгаа байхгүй жижигүүлсэн 43 болсон болохоос биш. Яг л ерөөсөө ингээл би чи орж ирээд ажлаас орж ирээд ингээ хард сууж байгаад орж оройдоо унтдаг байхгүй их сонин. Эсвэл нэг хөдөлгчөөд ингэхгүй нэг санаа авдаг. За бас нэг онцлог байна тий. Энэ юу зүгээр ингээд зохиомжилсан хэсэг юм уу эсвэл энэ бодит энэ бодиттой байх. Энэ одоо манай ихнэр хайлстэд өс төрсөн. Багасаа тэнд одоо 84 гэдэг дэлгүүрээд тэрний эцсийн буудлынх нь худаг 122 дор худаг гэж байдаг байхгүй юу. Хайлстэд тий. Одоо ч байдаг гэсэн. Одоо ч байгаа. Одоо ерөнхийдөө сүүл сайжруулсан энэ байшин сав нь өөрөөс яг тэргээр нэг одоо хийсэн байхгүй юу. За тэгвэл телевиз үзэгчид дундаа манай хайлаастын 84 дэлгүүрийн орчмынхан байгаа бол та бүхэн бас нэг загварыг нэг сайн хараарай. Яг л үндсэндээ танаа тэр загварыг дуурайлгаж хийсэн гэж энэ хэмжээл жижигэрсэн тийм ээ. 43 дахин. Бид нар одон баярын нэвтрүүлгийг хийж явахдаа одон баярын тэр нарийн чимэглэлээр деталлуудыг харж исэн юм аа. Тий үзэгчид бол тэр нэвтрүүлгийг бол бас эргэж үзвэл дахиад санах байх. Надад бол сая тэр 10-ын бетан одоо удахгүй манай зураглаач бүр томруулаад харуулах байх. Тэр 10-ын бетаны тэр бариул тийм ээ тэр 40-ын бетан усны тэргийг хараа л да. Тий гонж усны ерөөсөө биш гэж хүн хэлхийн арга байхгүй тийм ээ. За тэгээд түрүүн тэр жорлонгийн тэр гадна хаглаа тавьчихсан түлээ байна. Боошигтой хог байна, боошигтой үнс байна. За тэр нэг модон дээр зоолттой сүхч байж байгаа шиг тэгээ энэ одоо ерөөсөө яг л бидний амьдрал ерөөсөө тий. Үнэхээр нэрээ. Зүгээр энэ дээрээс асуухад бочирглаа. Алт мөнгөний дархан бол мэдээж бас нэлээд чимэглэлээр тийм ээ. Зүгээр яг энэ модель цуглуулах, моделийн хийцийг анзаарах, өөрөө яг юм нарийн хийцгийг энэ хооронд ямар нэгэн тийм холбоо уялдаа байдгүй мэдрэмж ч юм уу. Ер нь байд юм лээ. Одоо AVD-гээд угсраа штэ. Бүгдийг угсраад наагаад будах тэр хооронд ингээд нарийн пимцэтэр одоо энэ антиныг ингээд наах, энэ толийг наах энэ болгон чинь гарч чирээд байхгүй тий. Бас яг ингээд бариад нэгэн дээр ингээд наачих. Ерөнхийдөө тэгээд өөсвэ их сайн харанд нөгөө дали байна уу юу байна уу гэдэг ч юм уу. Энэ бас яг нэг нүдний хараанаас бас болоод байгаа байхгүй. Нарийн хараад одоо яг л байх ёстой юм ингээд зэгцтэй наагаад яг ч бас энэ дархны ажил. Тийм байна. Тий. Гар ингээд яг бид нар ч одоо юм барьж гэж гагнад шүү дээ. Удаан цагаар ингээд тэгэхэд энэ гар маань ерөөсөө яг ингээд хөдөлгөөнгөл ингээд наах газар наачдаг. 50 газар ингээд яачдаг. За би ингэж бас яаж. За энэ бол үнэхээр хараа булаасан гоё бүтээл тийм ээ. Гэтэл зөндөө олон машины загвар байтал ганц энэ машиныг онцгойлж энд авчирч тавьсан. Тэгэхээр би энэ нэг бас учиртай байгуул гэж бодож Тий энэ миний хамгийн бас хайртай цуглуулгын нэг л дээ. Яагаад гэвэл миний аав Дархан хотод дундын аппац гэж байсан социализмын үед тэнд одоо театр гэж чекээс ирсэн машиныг жолоодож одоо эн чинь чулууд тэрвэрлээд цемент үйлдвэрлэл орж уталж одоо цементийг бэлддэг. Тэгээд ийм яг энэ өнгөтэй яг энэ 30 55 гэдэг энэ театрыг барьж ирсэн. Энд би одоо багадаа болоо сууж өссөн жолоочны хөөхт би. Яг энэ танаа аавын дугаар юм 30 55 даа гэж. Тий. За одоо манай телевиз үзэгч дотор бол манай дархныхан бас байгаа. Тэгвэл одоо бас танаа аавын үеийнхэн ч юм уу. Миний аав Дайхид гэж хүн байсан. Хин гинэ? Дайхид тухайн 30 55 даа гэдэг энэ театраа бол Дархан хотын бүтээн байгуулалтанд явж исэн. Энийг бол сан дурсах хүмүүс бас байгаа болоо гэж би бодож байна. Тий. За энэ машин дээр нэг баахан юм аччихжээ. Одоо үзэгчид энэ юу юм бэ гэж байна. Би бол одоо алт гэж хэлмээр байна. Хүнд чи юм бэ? Тий. Энэ юу вэ? Алтаа гэж. Алт бүгний дархан гэдэг. Тий. Алт бүгний дархныг гэртвэл алт бол зүгээр ингээл байж идэг юм байна л да. Энэ нөгөө зутгуурын гол байхгүй. Бас нөгөө Монгол хүн чинь дээшээ харсан сав хоосон байдгүй гэдэг бас бэлэгшээгээд яг твшинд нь юм хийчихэд бас гуйл юм уу тий. Зутгуурын гол байхгүй. Бэлэгшээгээд нэр алт хэлчихэд бол алт гэхээр юм байна тий. За тэгэхээр хоёулаа үзэгчдтэй загваруудаа
зүйлээ нэлээд олон төрөлжүүлсэн загварууд байна. Тийм учраас хоёулаа эхнээс нь танилцуулж эхлэх байна. Миний хувьд болохоор бас бүр нарийн ингээд тайлбарж чадахгүй. Ерөнхийдөө ингээд цуглуулагч хүн би. Тий одоо яг энэ тэд маркийн тэдэн онд гэдэг шиг биш. Цуглуулагч талдаа бол ерөнхийдөө өөрхөн мэддэг юугаа яриад үзэгчтэй гой цаагаар тайлбарлаад өгье. Тэгээ манай үзэгчид мэдж байгаа та бол автын инженер биш. Та бол алтмүний дархан. Тэгээ цуглуулагч тийм ээ. Тийм учраас заавал ч өдөр машины нарийн мэдлэгтэй байх шаардлагагүй. Энийг бол манай үзэгчид мэдж байгаа. Юу яагаад тэгэхээр цуглуулсан гэхээр бас энэ модельд бас миний хувь нэмэр юу гэдэг яаж энэ хувь нэмрийг оруулах вэ гэдэг бас бодол өгдөг байхгүй. Тий цуглуулгаас гадна яаж өшөө яаж хөгжүүлэх вэ гэдэг бас тий дараа гэдэг өшөө сайхан юм үлдээх зорилго маань юм байна. За тэгвэл үзэгчдтэй загваруудаа үзүүлээ. За тий одоо алинаас эхлэх үү? За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид нар цуглуулагч Батчаргалынхаа гэрээс нэвтрүүлгээ явж байна. За түрүүн Батчаргал маань энэхүү цуглуулгынхаа ажлыг хаанаас эхэлсэн бэ гэсэн чинь бэр их чинь гадаадаас 2 галын машины ийм загвар өгсөн. За үүнээс эхлээд би энэ загварын ажил руу орсон гэж түрүү ярьж ирснийг давхан санаж байгаа. Тэгэхээр одоо бит хоёр бол яг энэ галын машинуудын дэргэд ирчихсэн байна. Нөгөө хоёрхан машинаас эхлээд одоо ингээд бүр галын машины түүх болтлоо цуглуулга нь хөгжсөн байна. За тэгээд би энийг ингээд харж итэл бол ерөнхийдөө бол хамгийн дээдлд бол Монголд ашиглагдчихсэн галын техникүүд байх шиг байна, тийм ээ. За энэ бол ингээд би түрүүн гүйлгээ харсан чинь он дараалалаараа байх шиг байна. Тийм ээ, ер нь галын машинууд. За Америкийнх байна, Герман байна, Франц, Итали байна, Японы ийм галын техникүүд байна. За тэгэхээр хамгийн ихний одоо манай Батчаргалын цуглуулганд байгаа галын техникийн хамгийн ахмад нь бол 1907 оны одоо энэхүү загвар байна. За энэ бол үндсэн загвараасаа 43 дахин багасгсан. Нэгийн 43 тий наач 43 байна. Нэг 44 дахин багасгсан хэмжээ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бол энэ маань бол ийм яг бодит байдлаасаа 44 багасгсан ийм загвар байна. За 1907 он гэдгийг та бүхэн анзаараарай тийм ээ. Гэтэл 1907 онд Америкчууд маань галын ийм мундаг техник хийцэн тийм ээ. За одоо энийг ингээд харуулхаар дээр нь шаланкийн хүртэл ингээд өвхөө тавьчихсан тийм ээ. За энэ усны ийм савтай. За ингээд энэ дээр хонхтой тийм ээ. Энэ ардлынх нь энэ юу юм бас жижиг галын хор юм уу? Энэ ари гарлын хор биш юм шиг байна тийм. Боллон л ах та. За тийм. Тэгэхээр ийм чам машин 1907 онд Америкт гал унтраагаа давхиж явжээ. За энэс хойш ингээд аваад үзэх юм бол за мөн бас 1921 оны нэг ийм загвар байна. За энэ бол 72 дахин багасгасан ийм. Тэгэхээр энэ бас их том машин байсан байх гэж байна тийм ээ. Тэрнээс бараг 2 дахин жижигрүүлээд байхад бараг ойролцоо байна. Тэгэхээр тийм ээ бодит байдал дээр энэ бол хамаагүй том машин байж. Тий. За энэ бүр ингээд 21 он гэдэг чинь нэлээд 14 жилийн дараах машин. Энэ дээр галын буутай байна. За бас техникийн дэвшил их болсон. Тий, техникийн дэвшил бол үнэхээр сайжирсан гэдэг нь эндээс харагдаж байна. За ингээд бол доошоогоо бол Америкийн 28 оны машин байна, 26 оных байна. За тэр Францын 23 оны. За энэ Францын энэ нэг машиныг харуулж энэ ч бүр дээрээ шатаа ачтсан тийм ээ. Хөгжил нь явагдаж байгаа шүү дээ ингээд одоо. Харин тий. За одоо энэ машин бол 1923 онд Францад ашиглаж ирсэн юм галын юм машин байна. За энэ бол 43 дахин багасгасан. Ер нь л бас их том байж, тийм ээ. Ер нь машинууд маань бол. За ингээд доошогоо за энэ хастимжтэй энэ их сони юм гараад ирлээ, тий. 1944 онд за одоо дэлхийн 2 дугаар дан эд явж явах үед нөхөд германчууд маань бол одоо ийм машинаар гал унтрааж байсан байна. За 45 онд Берлин рүү Оросод орсон гэж бодоход бол ер нь Берлиний толтаанд бол энэ машин гал унтрааж ил явсан байх гэж байна тийм биз. Одоо саний машин энэ 23 он 44-нд энэ шатн ингээд сундаг болсон байгаа шүү дээ. Нэмэгдээд тийм байна. Тий. Маневр одоо бүтэн хэрэгдэг ч юм уу
илүү боловсронгуй болоод. Энэ угаасаа энэ дээр иргэдэг суур байна тийм ээ. Тэгээ энэ шатны суналт их болсон байгаа. Тийм бай. Илүү хідэн давхар болдог ч юм. Энэ бол дан байдаг ч юм уу. Тийм бай. Наад чинь дан шат байхад энэ дээр чинь сундаг байна. Суурин дээрээ иргэдэг байна. Тэгээ эн чинь бүр юутай байна. Энэ араа нөгөө хоолой залгана. Энэ нөгөө ингээд юу яадаг штэ. Одоо тэнцвэрлэгч. Тийм данхраад энэ чинь нөгөө өргөхөд тэнцвэрээ олох тийм. Тэгэхээр 1944 онд яг одоогийн үндсэндээ шийдлүүд бүгдээр хийгдсэн байсан байхгүй тийм ээ. Тийм. Тэгэхээр бол ер нь бол техник манай германчууд бол бас л техникийг бол цуглуулгаас одоо эдний ингээд хөгжил нь явагдаад байгаа байхгүй ингээд оноороо эдний. За одоо юугаар яваа. Манай урд төршөө. Манай хятад хүртэл 1950 онд ПАВ загвар нэ ПАВ гэдэг нэг загвар байт юм да. Тэр загвартал их төстэй л харагдав. За одоо тэгтэл манай хятадууд бол одоо 1950 он гэхэд бол одоо яг ийм арай удаан явсан байгаа хөгжил нь бас. Яг зүгээр юу яаж болох юм? Тийм ээ энийг зүгээр судлаад үзэхдээ энэс өмнө байсан байж болох юм. Тийм ээ яг зүгээр манай Батчаргалын цуглуулганд бол хятадын төлөөлөл болгоод нэг ийм 50 оны нэг ийм загвар байна. За ингээд доошоо бол зөндөө загвар байна Батчаргалаа. Зүгээр онцлог загвар юу байна бас. За онцлог бол энд нэг Францын нэг машин байгаа да энэ. Энэ. Энэ үү? Тий, одоо нөгөө Европын улсууд чинь нарийнхан гудамж. Тэгэхэд энэ машин маань өөрөө ороод буцаа явахдаа нөгөө талгаадаа суугаад нөгөө ирэхгүйгээр ороод буцаад ухрааж явдаг. Хоёр талгаатай биш тийм байгаа сте. Надад сони харагдаад байсан юм. Тэгсэн чинь нэрээ хоёр талгаатай юм. Нарийн гудамж. Нарийн учраас маневрлах боломж байхгүй тий. Маш хурдан орлоо гараа явцдаг ингээл. Тийм бай. Би бүр хоёр талгаатай сүүлдээ ингээд одоо эдэн онд юм би наач 2001 он гэтэл. За ер нь галт тэргэл хоёр талгаатай байснаас биш машин хоёр талгаатай байдаг ёстой сонсоог үзээч юм байна. Ингээд эднийг бүгдийг ингээ харахлаа айгүй хөө энэ дотор нэг хөгжил нь явагдаад байгаа хөө энэ техникийн хөгжил. Тийм бай. Тэгээ тусгай зөвлөлт юм шин яавал одоо хурдан галыг удраах уу тий аюулгүй болох уу гэдэг аюу их ингээ бодод төлөвчиж одоо энэ машин тухай үедээ үйлдвэрлэгч гарч ирсэн байгаа байхгүй. За энэ болгон бас их. За ингээд бол зөндөө олон загварууд байна. За одоо энэ дээдлэлт байгаа манай Монголд ашиглагдаж байсан галын загварууд байна тийм ээ. За энэ бол КАМАЗ ултай юм байна тийм. За манай КАМАЗ-ыг кабин жигс хөгдгөр байгаа юм шүү дээ тийм. За энэ бол одоо онцгой байдлын албагч гэсэн тусгай зориултын машинууд. Энэ 11 дугаар гал унтраах ангийн машин болтой юм байна тийм ээ. За энийг бол одоо манай үзэгчид бол мэдж байгаа нэг дутх байгаа ангинуулаад бидний мэддэг алдарт зил 130 дээр суурилсан ийм машин байна. Энэ ямар марк? TSV 6. Хэд гинэ? 6. TSV лөө. TSV 6 гэдэг марк. За энэ бол бидний нүдэнд бол танил. Одоо харин явж гин үгүй юу? Одоо байгаа хальтаа одоо хөдөө орнуудад байна уу одоо? Одоо бол голцоо зүгээр нэг тийм Японоос нэг тусгаж өргсөн тэр машинууд давхаад байна. Энэ бол AC40 гэдэг нь одоо. За. За энэ бол одоо манай зил 130 дээр суурилуулсан ийм загвар байна. Бас л бидний нүдэнд тассан машин. За энэ бол алдарт манай фургон байна тийм ээ. Онцгой байдлаар. Одоо бол хэрэг бүртгэлт нөтөд явдаг багтаа галын байцаагч нар машин. За тэгвэл хоёлаа манай Батчаргалын цуглуулга эхэлсэн галын машинууд ингээд тавчхан дуртаад өнгөрье. Тэгээ хоёлаа нэвтрүүлгийнхаа дараагийн хэсгээр бусад машинуудаа танилцуулъя. Та бүхэн манай нэвтрүүлэгтээ цуг байгаарай. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт загвар цуглуулагч Батчаргал маань оролцож байна. За ингээд битгээр дараагийнхаа цуглуулган дээр ирээд байна. Энэ дээр бол бас л хараа булаас их олон загварууд байна. Тэгвэл бол зүгээр энийг ингээд харахаар та төрөлжүүлсэн юм шиг байна тийм ээ. Дээд хэсгээрээ голцоо галт тэрэг байгаад тэгээд классик загварын эртний юм машинууд тэгээд цэргийн техникүүд орж ирээд энд ингээд барилгын зориулттай уул уурхаа тийм байна. Уул уурхаан чиглэлийн эсхийн загварууд гэдэг ингээд багцлсан юм байна. За тэгэхээр дээр байгаагаас нь эхлээд галт тэрэгнээсээ эхлэе. За бас ингээд ерөнхийд нь хөгжлийг нь дараалалаар бас тавьсан болтой юм байна тийм ээ. Энэ бол одоо
миний анзаарснаар бол одоо иймэрхүү юу чинь бол кинонд дэр гардаг хамгийн анхны загварууд ч тийм ээ. За тэгээд одоо сүүлийн манай Япончуудын хийж байгаа энэ хурдны галт дэрэг тийм ээ. Ийм загварын одоо гол хөгжил байна л да. Эндээс одоо их тэрнээс ингээд эхлэе гэж бодож байна. За энэ бол 1854 оны загвар байна тийм Францын загвар. За та бүхэн бол одоо орон сайхны кинон дээрээс хардаг Арда нүрсээ ачицсан. Тэгээ эндээс одоо толгоогоо галлаад тийм ээ. Тэгээ уурын хөдөлгөөртэй тийм биз. За тэгээ ялангуяа Америк кинон дээр их гардаг те. Тэгэл нөгөө ковбойчод хөөгөл те. Тий. За энэ кино бол энэ юу бол дүрслэл бол их ойрхон байна. За энэ ч гэсэндээ ер нь бас л тэрний дараагийн л үе шүү дээ тийм ээ. Одоо зүтгүүрийн хүчин чадал нэмэгдэж гин гэсэн үг. Энэ бол нэгдүгээрт бол их томч болсон байна. За энэ бол одоо Польши загвар байна. Бас л мэдээж хойдолтой нүрсээ аччихсан. За ингээд явхлаарээ бол үндсэндээ бол зүтгүүрийн ингээ хөгжил яваад тэгээд одоо энэ герман байна. Энэ харагдахгүй байна. За энэ герман байна уу тий. За энэ бол мэдээж Япон болоо гэж бодож байна тийм ээ. За тийм байна. Японы одоо хурдны галт. Тий хурдан галт. За тэгэхээр бол айгүй гоё байгаа сте ингэж хөгжин иймээс одоо өнөөдөр хүртэл энэ төвшин төрнө гэдэг бол бас харин тий. Одоо энэ чинь ингээл жишээлбэл зүгээр магадгүй нэг бүр цааш нь сонирхол бол тийм ээ. Тэр одоо хэдэн километр цагийн хурдтай байсан тий. Энэ одоо хэд болж өгч юу. Тийм ээ. Ингээл үзэх юм бол цаг хугацаа товчиж штэ. Одоо энэ гарснаар айгүй их цаг хугацааг тий. Гэт бодоход бол энэ бол цааш нь хөгжүүлэх гэх юм бол тань мэдхийн талаас маш их ач холбогдолтой. За одоо энэ ингээд нөгөө манай Америкчуудын тий 60-70-аад оны 60-70-аад оны ийм одоо классик загварууд тийм ээ. Энэ бол одоо өстой янз янзаар байна. За зарим нэг нь би бол үнэндээ бас яг маркийг хэлж мэдэхгүй юм байна. Харин Батчаргал энэ дотроос энэ классик загвар дотроос бас зүгээр нэг машиныг онцлоод ярих тийм машин юу байна? За энэ машин дотроос бол энэ машин их гоё надад таалагдтiin. За яваад. За тийм капот нонгон. За тийм байна. Энэ Ягуар байна тийм ээ. 1928 оны юм загвар байна. Яг юу гэдэг загварыг мэдэхгүй. За тийм байна. Чи хаалган нонгож байна. Капот нонгон одоо ингээд сөхтнаа чинь. Тэгээ энэ бол нөгөө моделийн гол нь хийж тий чам бооз. Тийм байна. Ингэж онгоод юм байна. Тий. За Ягуар бол угаасаа л тансаг машин байсан. Энэ үед ч гэсэн ийм сайхан амтан байжээ. 28 оны машин байна тийм ээ. За энэ бол ингээд классик машинууд бол хангалттай олныг цуглуулсан байна. За надад бол яагаад чи энэ зэвсэг техник бол бүр ярихын гоё юм. Ярихын одоо заавалчгүй бүр ярмаар ингээд хорхоо хүрээд тийм ээ. Тий. За тэгээ энэ дотроос би энэ нэг 1942 оны энэ нэг техникийг бас их онцолж байна. За энэ бол юу юм шиг байна тий. Агарын эсэргүүцэх онгоцноос тий агарын эсэргүүцэх их боо юм шиг байна. Тий. За тэгэхээр л одоо нэг дэлхийн 2 дугаар дайны үед 1942 онд германчууд бол одоо ийм зэвсгэлтэй байжээ. Агаараас эсрэг замгаалах. За энэ дотроос өөр. За энэ нэг танк байна тийм ээ. Энэ бол одоо бас нэлээд эртний танк тий. Тий. Гэтэл энэ дээр бол 1944 он гэж бичсэн байна тийм ээ. Уулын чинь бол ерөнхийдөө дэлхийн 1-р дайны үед одоо ийм том гинжтэй кинонд харж байгаа. Тий, кинонд харж байхад нэг тийм харагддаг. Одоо энэ техник цэргийн зэвсгүүч ихэнх нь энэ Америк талын техникийн байлданы зэвсгүүд одоо энэ таны цуглуулганых уу? За. За ингээд бол яалтчгүй эндээс одоо хүүхдүүд танаа чинь юу вэ? Банд нар байгаа байлаа. Хоёр охин байдаг. За, банд нар бол энд одоо гар хүрэх эрх вэ нөө байхгүй юу? За, ер нь хорихгүй дээ. Хүүхдүүдээ бол ерөнхийдөө иймэрхүү юугаа одоо үргэлжлүүлээч гэдэг юм уу тийм юм бодол байдгүй. Ер нь яг байна. Гэхдээ яг өөрсдийн хувь сонирхолтой өөрсдөө өөр ямар сонирхол байна хүүхдийн тий. Энэ бол яг л миний л орчин байхгүй. Ажлаасаа орж ирээд хаяа энийг харжаад амраад унтах ч юм уу. Жохон далийцмэл янзлаад ч юм уу. Тэгээ хаа хамаагүй хүн гар хөрөхгүй. Түрүү юу гэсэн бэ? Нэг баг хөдлөж үтчихээд хөдлөгчөөд ингэчээ санаа амарч унтдаг нэг тийм зөвшөлттэй болчдөг юм гэсэн. Тий. Хүн хараад одоо хүүхчиглээд яг тийм хүний хобби гэдэг чинь хүнд тийм гоё болгож явах гэдэг. Одоо энэ онгоцыг харалтай. Ийм жижиг өөр. Энэ дотор ч бас нэр онгоц байсан юм байна тий.
Ингээд бодохоор бол юу юм бэ штэ те. Бачаргалын хувьд бол ер нь бол загварыг бол яг бас нэг тэг гэж нэг төрөлжүүлсэн юм байх юм байна штэ те. Ер нь бол загвар те. За тийм байна. Би түрүүн ганцхан юу байгаа юм галт тэрэг байна гэдээсэн чи бас энэ нэр онгоцнууд байгаа юм байна штэ. Төрөл бүрийн онгоцнууд. 42 оны 90 оны байлдааны бүхэл төрлийн онгоцнууд байгаа улс орны. Тийм байна. За. Наа чинь. Энэ бол сони үзмөрүүд байна. За тэгээ уул уурхайн техникүүд голцоо катих байна уу те? Катийн техникүүд харагдаж байна. Одоо энэ хүний далд уурхайн ковш гэдэг ч юм уу. Энэ далд уурхайн ковш гэж бараг зориултын тэр юм уу? За хэлээд одоо саяхан ч одоо нэг оюутлагаа ч одоо тэр чинь манай уурхай. Энэ тэр чинь одоо энэ айгүй хүнд юм шүү дээ. Цол төмөр наа чи илүү төмөр юм бэ те? Хүн нэхэд дашуу ингээ ийшээ гард суудсан байгаа байхгүй. Дотор хүнийг хардаа. Ингэж жолоодог тий. Нөгөө нөхөн дараа буцаад ухарж гаргахад жолоож харах орчин бас хоёр тишээ харж явах зориултад ингэж суудаг байсан юм шиг байна. Тийм байна. Энд чинь уул ийшээ харж суух хэрэгтэй. Одоо жолооч бол ийшээ хардсан байж байна тий. Тэгээд хоёр талуу харж явдаг байхгүй. Ухарж ингэж ирэхгүй шүү дээ энэ нэг. Чи бүр ингээд дөрвөн тал нь юу юм бэ? Дөрвөн талдаа цонхтой юм байна тийм яг эргэн тойрны харддаг. За. Тэгээд одоо нэг алтаа олборлоод очоо. Тий. За. Тэгэхээр үзэгчид маань бол бас сонирн байгаа бох тийм ээ. Ер нь бол ковшиг бол ер нь мэднэ тийм ээ. Авточ. Гэтэл энэ бол гүний уурхайн зориулттай ийм ковш юм байна. Caterpillar. Тий. За ингээд бит хоёрын энэ хэсгийн үзмөр бол ингээд товчхон өгүүлэхэд энэ байна. Зүгээр ингээд модель болгон дээр ингээ яриад явах юм бол маш их ярих юм байгаа тийм ээ. Тэгэхээр нэвтрүүлэг маань цаг ус хязгаартай гэдгийг үзэгчид маань ойлгож байгаа бох. Ингээд энэ хэсгийнхаа хоёлаа яриаг төр өндөрлүүлье. Манай нэвтрүүлэг үргэлжилж байгаа. Та бүхэн манай нэвтрүүлгийн дараагийн хэсгийг тоглон үзээрэй. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вила барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За манай нэвтрүүлэгт хамт байгаа үзэгчдээ баярлалаа. Манай автопын нэвтрүүлэг үргэлжилж байна. За бид хоёр дараагийнхаа загваруудынхаа хажууд ирсэн байна. За энийг би зүгээр ингээд гүйлгээд харахаар Монгол улсад явж байсан, ашиглагдж байсан Оросын холбооны улс одоо тухайн үед бол зөвлөлт холбоот улс тийм ээ. Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэсэн энэ машинууд байна гэж би бодлоо. Зөв үү? Тий. 20-р зууны одоо Монгол улсад бүтээн байгуулалтанд оролцсон бүх техникүүдээс л одоо байна л да. За энэ дотроос ер нь нэг одоо миний энэ загвар дотроос энэ нэг жаахан бас энэ дээр нэг юм хэлчихье гэсэн загвар юу байна? За яг олон байна. Тэг сорчлоо дэлхийд одоо тэр газ 21 грамын дээдлих үү? Тий. Наа чинь лимит за энийг барьж байгаа. Тий. Өшөө байгаас тий. За нандин юм шүүгээ хилцсэн чинь гар хүрч чаддаггүй бүр айгаад хүний юмыг унгаачих гээд. За энэ бол тухайн үед одоо манай дарга нарын оноо байлаа шүү. За газ М21 гэж Волга. Энэ юу юм бэ? 1000 ширхэг хийгдсэн юм уу те? Тий. Тэгээд танд бол 741 тгэн байгаа юм байна те? Тийм баг 700 тгэн. За тэгвэл ингээд нийтдээ 1000 ширхэг хийсэн одоо энэ 21-ийн загвараас одоо 741 тгэн манай Батчаргал дээр байдаг юм байна. За тэгээд яг хойцолтой запас дугуйтай те энэ нэр ганган чамаа радиатор нарна аккумулятор харагдана чинь. Тийм байна. Компьютер зөксөх зүгээр. Зүгээр үү. За тийм байна. За одоо ингээд ерөөсө доторх. Ерөөсө л асаад л явахгүй. Тэрээс бусдаар бол ерөөсө бүгд байна те. Энэ калпакнд нь баг нүүр харагдаад байгаа юм биш үү чинь үү те. 10 жилийн өмнө 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 10
За энэ бол ялцчгүй чамин цуглуулга байна. За өөр ямар Дараачих нь одоо энэ манай одоо хуучин хот тохиолдолт ажиллаж исэн явж исэн одоо мэрсэл байдаг бах. Энэ нөгөө зам цэвэрлдэг доороо сойдогтой тороостой урдаа түрээ явдаг. Зүүн нь бол тэр урд түрэгчээ аваад модоо услаа явдаг байсан. За тийм байна. Энэ загварын хувьд ярьж байна тийм. За энэ нь бохрын нөгөө одоо бохрын 53 гэж манайхан намд шүү дээ. Бохроос оруулдаг машин байна. За энэ манай Камаз байна тийм ээ. 55.1. За энэ юу вэ? Компрессор одоо наа чин DP-ийн загвар гэж байна. Одоо энэ Орос модель дотор чин DP гэж байгаа байхгүй хамгийн наривчлалтай хийдэг. Тий, DP гээд энэ одоо энэ ганц л байгаа хта надад. Энэ хоёрыг би урлангийн нөгөө адмын одон баяр найзаас одоо гуусаар байгаад одоо арын алгадаж авсан хоёр чамин загвар мэн байгаа байхгүй. За ер нь та нар одоо биенээс загвараа ер нь яаж авдаг? Худалдаж авдаг юм уу? Тэгээд солио толно бас тий сонирхолтой тэгээд янз янз л тэгээд нөгөө хобби нэгтэй болохоор тэгээд яаж игээл авахгүй бол санаа амархгүй. Тэнд нэг тийм байгаа шүү. Тэрийг очиж явна гэж бодлоо. Яаж игээл салгандаа гэж. Тэгэл нэг дээр хоёрыг нэмж өгдөг ч юм уу гээл тэгэл толонда. За. Ер нь та нар бас нэг групп болчдөг чинь нэг талдаа бас нэг тийм байна уу те? Биенийхээ ер нь биелэл дутуу байгаа модель тэр тийм байна. Энэ чинийх юу байна? Надаа илүү байна ингээд солилцоо ер нь ингээл байгаль тийм л холбоотой л да. Урлантайгаа. За зүтэй. За энэ хэсэгтэр бол хүн эмнэлгийн зориулттай машинууд байх шиг байна тийм ээ. За тэгээд түрүү чинь өөр тэр хоргонд бас хэсэг нь үргэлжлэн байх шиг байсан. За хоёулаа тэрлүү шилжихдээ залгуулаад ирээ машинуудыгаа. За одоо энэ шигээ ингээд тусгай зориултын машинууд тийм ээ. Энэ каразууд ингээд тий каразын төрөл одоо тий каран байна. Энэ динзавр гэдэг чиглэлүүдээ. Тэгээ одоо энэ чинь нөгөө мод чирэг ачигч төрбач юм уу? Энэ чирэг толгой гэдэг юм уу? Баавга караз гэдэг ч юм уу ингээд каразын төрөл одоо манад одоо өргөл хэрглэж ийсэн та энэ каразууд ч одоо бүгд мэдчихэл байгаа тий. За энэ бол одоо надад бол ягаад чи бас их гоё нүд нь тусаад байна тий. За энэ бол ингээд алдарт катюша. Катюш. За ингээд бол одоо ерөөсөө янз янзаараа ураалуудыг бол доош нь цуулчжээ. Одоо бол ер нь цаашдаа энэ цуглуулга яг энэ чиглэлийн барьж хөгжүүлнэ ч гэдэг юм уу тийм ээ. Тим юм байна уу? Одоо бол ингээд яхад бол ер нь бол бас л бүхэл төрөл байна шүү дээ. Тий, ер нь яг анх цуглуулгатай хаа хамаагүй цуглуулдаг байх. Сүүлдээ энэгээ төрөлжүүлэх DP хулгад юм уу? Тэгээд явандаа төрөлжүүлж байгаа. Одоо бий болохоор барилгын салбарыг илүү одоо барилгын салбарт юу орж ирсэн? Байшин кран гэдэг ч юм уу тий. Барилгын нэг байшин барихад ямар техникүүд орж ирсэн юм? Тэрийг явандаа ингээд дараа нь хөдөө аж ахуй гээд төрөлжүүлэе гэж бодоод байгаа юм. Одоо л ерөнхийдөө ингээд олон төрлөөр байна шүү дээ. Одоо хэмжээ, дамжаа бас одоо юмны зах байна шүү дээ. Тий, одоо бүгд байгаа хөө. Одоо эндээс чинь хүн чинь явандаа нөгөө суралцаад ирж байгаа юм л да. За одоо төрөлжүүлэх юм байна. Дараа нь тэр салбараа барих юм байна гэдэг ч юм уу. Ингээд явах санаатай л байгаа. За одоо нэгт одоо би нэг барилгын салбарыг илүү барья гэж бодоод байгаа. За тэгвэл тэр үед дахиад танад нэг ирье. Тийм ээ. Яг барилгын та дээр бүр сар ширээн дээр дийлэгдсэн яг л нэг 9 давхар юм уу 5 давхар байшин баригдж байгаа үйл явж байгаа бүхэл бүтээн байгуулж явж байгаагаар харуулах юм. Бүр тэгж хийх. Тэгж хийн бүр. Одоо байшинтай гэсэн байшингаа барьж гин энэ талд нь сангийнхаа төрбөг болж идэг ч юм уу нэг талд нь машинтай тоос хэрж идэг ч юм уу. Түрүү нэг худгийн иргэнээр амьдралыг харуулсан шиг барилгын иргэнээр амьдрал. Тий. Энэ бол бидний дурсамж л да энэ Орос техник яагаад цуглуулсан бидний одоо хүүхэд наснд энэ болгон энэ улс орны бүтээн байгуулалтанд энэ машинууд байсан болохоор энэ дурсамжийг илүү гоё хөгжүүлээд нөгөө одоо DRM гэдэг нь шүү дээ. Тийм болгоёг санаатай л байна. Ер нь бол бачаалга наад чиглэж их зүгээр юм байна. Одоо жишээлбэл зүгээр дангаар нь тийм ээ энэ автокраныг зүгээр ингээд тавьчих. Яг нөгөө ашиглагдчихсэн орчинд нь оруулаад тавьчих хоёр бол шал өөр юм байна. Тийм амьд болгож байгаа тийм. Тэгэхээр та нар бол ерөнхийдөө бол энэ чиглэл рүү ер нь одоо загвараа ёо нөгөө цуглуулга тий одоо урлагийнхаа хэдтэйгээ яриад бас нөгөө адилхан хобби нэгтэй хэдүүлээ яриад одоо цаашдаа яаж ер нь яг нөгөө хобби сонирхож бид нар чинь хөгжүүлэлтээ яаж хийх вэ гэдээ бас байгаа. Зүгээр ингээд байгаад тах уу. Тэгэхээр нөгөө дахиад хөгжүүлж явуулж байгаа юм. Одоо энэ чи хажууд нэг бодондоо тоосох тавьчих ч юм уу эсвэл хүн байх ч юм уу. Тийм байх. Илүү хүнд нөгөө мэдрэмжийг илүү өгөх гэж гоё амилж харагдан загвар маань тий. Тэр хүнийг хараад чи тоосыг хараад ингээд тэр хүн чинь илүү бас энэ чинь ингээд сонирхох тий
Тиймэрхүү талаас бол. За тэгвэл манай дараагийн нэвтрүүлгээр бол бүр тийм зохиомжтой загварууд гэхлээр бүр гоё болох юм байна. За хурдан хийгээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийнхаа нэвтрүүлгээр тэгвэл тий гоё тийм орчинтой тийм загвар үзэх юм байна. За ингээд бүгдээрээ дараагийнхаа хэсэг рүү шилжээ. Манай нэвтрүүлэг дуусгуулаг байгаа шүү. Үзэгчтэй манай нэвтрүүлэгт хамт байгаарай. За манай нэвтрүүлгийн нэг шигтгэн хэсэг байгаа. Юу гэхээр бол бас их сонирн байдгийн байна. Цуглуулагч хүний эхнэр бас цуглуулагтай байдгийн байна. Тэгэхээр одоо та бүхэн бол харж байгаа бах тийм ээ. Энэ цуглуулга бол зүгээр нийт цуглуулгын нь маш өчүүхэн жоохон хэсэг байх тийм ээ. Тэгэхээр заяа яагаад бас нэг ийм төрөл цуглуулах болов энэ тухай товчхон үзэгчдэд хэлж өгөөч. Бид эхлээд бол юм чихмэл тоглоом цуглуулдаг гэсэн маш их. Тэгээд дүү маань 22 жилийн өмнө надаа нэг юм Японоос нэг юм хэрэмний тийм байшинтай тоглоом өгсөн. Тэгээ тэрийгээ цуглуулаад тэгэл тэрнээс хойш одоо 6 жилийн өмнө одоо энэ киног үзгээл манай том хүү. Одоо энэ маш үнцэнтэй, энэ маш гоё. Тэгээ та ямарсан киног нь үзгэсэн. Тэгээд би киног нь одоо 6 жилийн өмнө 1100 дайгтай кино 980 ангийн үзсэн. Тэгээд яг одоо дүү маань Японд байдаг. Тэгэл дүүтэйгээ ярилцаал одоо би энийг ингээд цуглуулъя гээд тэгээд хүүхдүүд маань дэмжээд нөхөр маань дэмжээд тэгээд ер нь цуглуулж эхэлсэн. Яг өөрөө нөгөө 980 ингийн үтсэн болохоор тэр энэ гээд бүгдийг мэддэг. Одоо энэ цагаан сахал тэгэл одоо ингээд бүх одоо энэ анги ингээд энэ баатрууд нь гардаг. Тэгээд тэр баатрууд одоо ингээд тэр One Piece гэдэг одоо их алдартай. Тэгэхээр тэр 980 ангиас бол ер нь хэдэн ангийнх нь баатрууд бол ер нь байгаа баримжаа байна уу? За ер нь бол хийгээл цуглуулад байгаа. Оо за. Тийм ер нь бол маш их цуглуулж байгаа. Тэгээл хайрцаг нэгээл дал тэгээл. За. Тэгэхээр бид нар бол цуглуулагч Батчаргалын ирсэн. Гэтэл яалтчгүй бас одоо энэ цуглуулга бол нүдэнд туссан. Тийм учраас энийг дурдахгүй байхын арга алга. Тэгэхдээ энэ бол арай цоо шин өөр төрөл учраас бид нар Заяагийнхаа цуглуулгаар бол тусдан дахиад нэг дугаар хийнэ. Тэр дугаараар манай Заяагийн цуглуулгын ертөнцөөр бүгдээрээ аялнаа. За тэгээд удахгүй уулзахын ерөөл тавья. За баярлалаа. За манай автобын нэвтрүүлэг хүргэлжилж байна. Манай цуглуулагч Батчаргалын цуглуулга маш их ариун байна. Та бүхэн анзаарж байгаатай хэдэн ч хэсэг болгож бид нар та бүхэн танилцуулж байна. За ингээд дараагийн нэг хэсэг цуглуулган дээр хурж ирээд байна. За тэгэхээр энэ дотроос Батчаргалаа нэг онцлох ямар загварууд байна. Маш их загвар байгаа учраас тийм ээ нэг үрчлэн дуртах одоо боломжгүй гэж хараад тийм ээ. Тэгэхээр үзэгчтэй зориулаад онцлох гэхээс гадна төрөний нөгөө эмнэлгийн салбарч одоо энд үргэлжлэн явж байгаа. За тийм байна. Энд бол энэ ялангуяа бидний мэддэг ер нь сүүлийн үеийн тийм ээ 21 байна. Land 40 69 байна. Энэ Toyota хүртэл явж байгаа шүү тийм. Энэ одоо тухайд одоо улаан загалмаа нийгэмд явж исэн гэж байгаа. Land 40. За. Тийм. Тэгээ 2000 он гартал одоо Газель гэдэг юм шиг шүү дээ. Энэ явж исэн байгаа байхгүй. Тэгээ энэс хойш одоо Солонгос гадны орны машинууд болсон төрний машин. Батчаргалаа энэ одоо ингээд шилэн хорхтой байна шүү дээ тийм ээ. Энэ шилэн хоргыг та нар өөрсдөө хийчихдэг үү? Энэ манай урлагийн урлангаас хийж өгч байгаа. Тий. Урлантайгаа байнга л холбоотой шүү дээ чи. За. Түрүү нөгөө барилга гэж яриадсан энэ төрөл одоо барилгын салбарч одоо энэ хавтан зөөдөг байна. Энэ по байна. За тийм. 5 тонны по, Орсын по одоо энэ хүмүүс хараад мэдчихлээ байгаа. Эдгээр чинь нөгөө нэг барилгын талбай дээр тий одоо яг нөгөө юм хийх болохоор эдгээр чинь багаар би одоо ингэ бэлдээд байгаа байхгүй. Тэгэхээр бол та нарт бол нэлээд том талбай хэрэгтэй болох юм байна тийм ээ. Тий ер нь бүтээн байгуулалт харуулахын тулд. Тий. Ер нь тийм болчиход байгаа байхгүй. За. За дараагийн ямар өөр онцлог загвар байна? За одоо ингээд энэ одоо Атус байна. Энийг хэлж гинэ. Тий, G155. За энэ чинь их харагдаагүй би яг угсарч одоо яг тухайн үеийн Атусны одоо өнгө будг нь яг л тэр үедээ байхад л байсан Атус. Энэ нэг үүрэн дээр нэг явж байгаа нэг бичлэг өлөө зураг нь байдаг байхгүй одоо баримт зураг. Тий. За тийм байха нэрээ нэг
нэг юм автобус явж. Энэ гэхдээ их ховор те. Тухайн үед л нэг яваал өнгөрсөн юм болов уу? Яасан юм бол бидний ээж аваад сайн мэдэх байх л та хөрхий. За. Энэ тэгэхээр яг тэр Монголд явж исэн өнгө будгаараа байгаа. Яг л ерөөсөл тэр байгаагаар аахгүй. За. За манай үзэгчид бол бас настай үзэгчид бол мэдж байгаа бах тийм ээ. 51 үүрний нээлтэн дээр нэрээ яг ийм автобус харагддаг санагдаад байна тийм ээ. Тийм байна. Одоо энийг энэ Троллейбусыг бидний мэдэх байна. Караса гэж байна тий. За тий чихэн Троллейбус их гоё штэ. Бас энэ болонд нэг өөрхөн машин автобус байна. Энийг би нэг гаргаад ирээ тэ. За тий. Энэ байна. Тий, Лиаз. Тэ. За энэ бол одоо Лиазын автобус. Миний нөгөө сонссноор бол Япон хүүхдүүд Монголд ирсэн гэсэн. За. Тэгээд энэ автобусаар хотоор явсан юм байна л да. Тэгсэн чинь багштай хэлсэн гэсэн. Энэ автобус нь дахиад сууя гэд. Яасан гэсэн чинь галзуу болгон цуцсан шиг гоё юм. Манай зам ямар байлээ те. Японы зам ямар. Тэгээ энэ чинь хойдолд нэг зогсчдаг шүү дээ те. Тэгээд эн чинь ингээ янгот энэ ард талд нь үсэрдэг. Тэгсэн тэр Япон хүүхдүүдэд энэ автобус айгүй таалагдсан гэсэн. Одоо эн чинь хийн амар жинтэй байлуу да. Хойно ямар ч хэлээд одоо. За би бол бага багтаа мөн энэ автобусны ард зогсоод нэрээ их үсэрсэн дээ. Энийг хараа. Энэ их гоё. Фаз автобус байна те. Цусланд явдаг байсан. За тий. Чин хүн дээрээ явдаг байсан. Энэ айгүй цэвэрхэн. Тий. Эн чинь бол одоо яг гол одоо тоо юм айгүй дурсамж байгаа байхгүй тий. Тийм шүү. Яг зүгээр одоогийн сүүлийн үеийн хүүхдүүд бол үнэхээр мэдэхгүй. Тийм биз яг бидний үеийнхэн энэ төр бол эднийг хараад бол нэрэл яг л тэр үе бага насныхан дурсамжууд бол сэргэж байгаа бах. Тэгэл яг л нэг ийм өнгөтэй л нэрээ суудалтай байдаг байсан. Тэгээ ийм лидрийн суудалтай. Энэ урд судал суух ямар дуртай байсан гэж. Тий, яг энэ дээр тий. Энэ чи яг мотор нь ингээд тэр чигээрээ байдаг шүү дээ. Тэгээ халуун оргиол тий. Арын судал дээр кондуктор суудсан байдаг. Тий. Би яг тэр кондуктортой тийм автобусанд бол сууж үзээгүй. Энэ тал дээр мэдээж хавар ордог учраас энэ тэр кондуктор суудаг байсан юм байна тийм ээ. За энэ чинь ингээд нугасаараа яддаг тий онгойдог. За энэ бол нэг юм байна. За энэгээр нэг хөөрхөн тракторууд гараад ирлээ. Юм зээнүүд байх шиг байна тий. За энэ бол за яста аюул болох гэж шүү. Бэлэн байдалтай байсан. Тийм байна. За энэ бол одоо универсал гэж хэлдэг байлоо тий. Тэгээ универсал. За ингээд бүх деталууд нь хөдөлдөг юм байна. За хамаагүй хөдөлгөж хэмхэлж чинь. Ер нь бол түрүүнээс хойш анзаараад байхад бол энэ юунд маш их хайртай байна тий. Унтчихвэ тэгчихвэ гээл. Тий, энэ чинь одоо авийг хайрлж штэ одоо энэ чинь. Хүүхдүүдэд өрөхгүй байна. Өөрөө хаяа нэг харчаал. Ерөнхийдөө нөгөө модель чи өөрөө тоглоом биш болохоор хамаагүй эмзэг, хамаагүй бариад иж болохгүй. Тэгээ яг ингээл байрандаа тавьсан бол эндэл ингээл байж хаяа нэг тоос нь очичин тэгэл одоо энэ шилэн кабинет гэж биш юм 6. Тий, энэ чинь нэгэн сүүлийн загвар байна тийм ээ. Айгуу гоё байгаас тийм ингээл энэ чинь дотор суугаал явж илээ. Сангийн аж ахуй дээр бол тий энд суугаал явж илаа. За ингээд доошогоо бол галын машинууд бол бас байна тийм ээ. Тэгээд одоо энэ КАМАЗ олон төрлөөрөө байна. Тий. 53 олон төрлөөрөө байна. За үнэхээр хуучны цаг үеэрээ сайхан аяллаа. За ингээд хоёлаа нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэгт оръё төхөө. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Та бүхэн дараагийн хэсгээр биднийг хүлээж аваад дахиад яриагаа үргэлжлүүлж сонсоорой. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За манай автобийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгч цуглуулагч Батчаргал маань оролцож байгаа. Бид Батчаргалынхаа гэрээс энэ хүн нэвтрүүлгийг бэлтгэн явуулж байна.
За одоо яалтчгүй танаа гэрт орж ирээд одоо энэ үзүүлэн энэ цуглуулга бол айгүй нүдэнд туссан тийм ээ. Тэгэхээр энэ дээр ямар ажиллагаанууд орсон энэ тухай бас нэг сонирхолж яриач. Тий одоо эн чинь ой аж ахуйн салбар. Уулын одоо энэ 55 гэдэг трактор уулын дээр одоо орой дээр гарал тэгэл дуусан туслаа ажиллаа хийдэг. Энэ модыг доош нь болгож ирээд энэ 509 гэдэг мааз ачиж яваад одоо юун дээр хөрөө харамдаа авчиж өгнө гэсэн үг. Цагаат ажлыг бол хийдэг тийм ээ. Энэ дээрээс буулгаж ирээд энэ доош нь буулгаж ирээд энэ авч яваад одоо аж ахуйд хөрөө харамдаа авчиж өгж. Тий. Бан суулгадаг ч юм яадаг шиг. Тэр зохиомжл байна л да. Ер нь бол одоо нөгөө түрүү хоёлаа яриан дундаа ярьжсэн шүү дээ тийм ээ. Загваруудаа ер нь орчинд нь оруулъя тийм ээ. Эхний ээлжийн төлөвлөгөө бол барилга гэж тийм ээ. Жишээл одоо энэ тракторыг зүгээр ингээд ангаар нь тавьчихад бол нэг зүгээр л нэг трактор аа. Зүгээр тий. Энэ орчинд орохлоор яг ингээд амилж байгаа тийм ээ. Тий. Энд чинь хүний хөдөлмөр цаад уралж байгаа хүний хөдөлмөр сэтгэл одоо тухайг төсөөлж байгаа байхгүй. Энэ одоо цастай байсан ингээд харахад нэг хүүтэй оргил тэр уулын орой маш хүнд нөхцөлд энэ ингээд ажиллаж байгаа хүмүүс тий. Харин тий одоо тэгэл тэр кабин дээр байгаа тэр ингээ будаг хуурчихсан тийм ээ. Энэ юм харахаар л яалчгүй бодит тийм ээ. Тий, ерөөсөө л ингээ шинэ кабин биш байгаа хөх юм бол яалчгүй ажлын одоо уулын модон дундор ингээ туучаал ингээл зурагдаал тий халцраал. Энэ ер нь маш их хөдөлмөр. Одоо би ингээл түрүү харж байлаа энэ модны мөчрүүд дээр тогтцсон энэ цас тийм ээ. Тий. Одоо энэ цаана ингээ мод хөрөж жоод модоо ингээ хөрөөжсөн хоёр нь байх. Харин тийм байсан. Энэ бол ингээд урам сэтгэмж байгаа зү. Ингээд зүгээр энэ модель ингээ хараад одоо энийг харахаар өөр чинь шал ондоо мэдрэмж байгаа зү. Илүү их гоё одоо яг л тэр бүр ингээд бодитоор харуулдаг байгаа зү. Ялангуяа одоо энэ аж ахуйд ажиллаж исэн тэр хүмүүс харах юм бол энийг үл яг л нэг ийм л байсан да гэж хэлэхээр тийм ээ. Тий. Биднүүд бол харьцангуй нэг суурин газарт байсан учраас харьцангуй жоохон хол байгаа энэ амьдрал бол тийм ээ. Тэрнээс бол одоо зүү хараа гэдэг юм уу, бугунтын аж ахуй гэдэг юм аа. Тий. Одоо энэ уулын руу улсж явахдаа гулсаад наадларгуу хазаад гулсаад тэгээд тэр цаана нэг машин зөрж байгаа энэ тэр бол айгүй хүнд байсан байгаа хөө тухайд ажиллаж ирсэн усуд. Замын тэгээд их ер нь бол энэ загвар цаашдаа иймэрхүү чих хамтгаар хөгжүүл илүү гоё юу юм шүү те. Нэг орчиндоо ороод. Тий, илүү одоо хүн энийг ингэж харах, энийг илүү харахлаа илүү олон бүх юм нь харж байгаа хгүй боцоогийг хардаг ч юм уу тий. Тэгэл энэ цас, тэгэл энэ машины замын хальтргаа гулгаа. Тэгэл энэ болгоныг харахлаа илүү их ингэж бүр уран зураг үзэж байгаа юм шиг илүү ингээл одоо тэр машины тэр цонхны цамталт энтер үл яг л байгаа хгүй те нэг цас шуурцсан үед бол машиныг ингэж л харагддаг шүү дээ. Ер нь айгүй тийм хүнд хэцүү нөхцөл харагдаад байгаа шүү дээ хүнд харахаар тий. Айгүй бодиттой харагдаж байгаа. Одоо нэг тийм шууд жавар мэдрэгдэх гэх юм уу те шууд тийм хүүт даагаал явж байгаа те. А тэрнээс зүгээр энэ маазыг зүгээр дангаар ингээ гар дээр барих юм бол энэ ямар ч баг мэдрэмж өгөхгүй те. За нэг юм машин байсан дагал өнгөрөхөөр. Тийм модели чинь нөгөө үн цэн оруулж байгаа илүү амьд болгож байгаа энэ диарам гэж байгаа байхгүй. Өнөөдөр манад бол илүү сайн хөгжөөгүй л байх л та. Энийг одоо баяр найз маань л уралж байгаа. Диарам тий. Одоо бас надад сэтгэл гаргаж өгөл. Би нэг мааз авчиж өгсөн чинь хоёр болгоод
Энэ уулын 55 энэний хажууд энэ байх хэвээр байхгүй энэ чинь бас утгагүй болчих. Амлахгүй байна гэж тийм. Тэгэхээр энэ хоёр байж иж аж ахуй гэдэг чинь бас нэг ингээд зогцоор харагдана гэдэг ч юм. Яг л иймэрхүү. Тэгээд ер нь ингээд харахаар цаад уул юм цантаал нэг л хүүтэн л байгаа зү тий. Ерөөсөө яг л энийг орчих. Бидний одоо тэр тухай аав нар одоо энийг бариад энэ хүнд хүчээр ажлыг хийж улс орныхын төлөө ингээд явж исэн гайхамшигтай байгаа байхгүй тэр. Аа. За одоо үзэгчдтэй хоёулаа зөндөө олон загвар үзүүлсэн. Тэгэхэд одоо онцлоод энэ нэг борногоо зэлзэн 30-ыг авчираа тавьчлаа. Энэ ямар онцлогтой болоод ингэж тавьчих вэ? Миний ганц та хайртай борногоо 30 байгаа. Тэглэх нь ингээд иргэдэг галбактай. Нөгөө бас хүүхдүүдээс аль нэгэнд нарай илүү хайртай байдаг гэдэг шиг цуглуулгаас боорцсон хээтэй гэж ярьдаг. Атус бүстэй. Дугуй нөө. Тий. Наа чи ингээд чи зүгээр өөрөө ингээд бариад таа. Айгу чам байгаа шүү дээ. Оо тийм ээ шүү дээ. Боорцгийн хээтэй. Яг л ийм л байсан шүү дээ. Тийм байна энэ. Энэ хатаг шар байдаг. Энэ дугаар ямар учиртай энэ да. Би ч одоо дахныг утахгүй дээ. Төрсөн өдрөөр машина За өөрийнхөө төрсөн өдрөөр машиныхаа дугаарыг тавьчихсан. Дархан хотод төрсөн учраас дархныхаа дугаарыг тавьчихсан тийм ээ. За. Тэгээ одоо энийг ингээд харахад одоо ингээд харалтай айгуу гоё. Айгуу чам байгаа байхгүй. Тийм тэр галбактай гоё. Нэг ганц хоёр ингэчээл тавиад унтах чинь тэгээд санаа амраад унтчих. Мэдхгүй юм бол барыг бодлох тийм очиж хайшаа тийм машинаар тоглоод гэх тийм. Энэ нэрэл одоо хүний хобби гэдэг чинь ийм л болгож байгаа л да. Хүний чинь ингээд эндээ хайртай. Аа. За тэнд нэг одоо би дөшгээд хэлчих юу гэх вэ? Тэрийг наашаад өгүүлээч хөө. Энэ юу вэ? Энэ одоо танаа загварт ямар өдөө байна? Хамааралтай байна. Энэ ер нь би одоо энэ нэвтрүүлэгт ороод анх удаа орж үзэж байна. Тэг их сайхан юм байна нэвтрүүлэг минь. Одоо өөрөө энэ хоббиг төмөнд бас харуулна гэдэг бас гоё бах тий. Энэс хүмүүс санаа аваад бас өөр ингэдэг хоббиг хөгжүүлээд тий. Ингээ явал хүн бас чөлөө цагаа их гоё өнгөрөх юм болов. Энийний үүсэл нь юунаас вэ гэвэл одоо алах түш анх барьсан цагаас эхлээл нөгөө дархан хүн чинь сууд сурна тий. Тэгээ энэ дөгшин бэ тий. Дөгшин болов уу? Одоо миний хадам Завхан аймгийн Алдар хааны гаралтай хүн байхгүй юу? Хөрөлт тогоо гэж хүн байсан. Одоо өөд бас бурхан болсон. Тэр хүн маань одоо хөргөн ороод дархан болсон үед надад алах хайж дөш гураа өвлүүлсэн байхгүй юу? Дархан хүний ноён багж гэдэг. Энэ гурав юу гурав гинэ? Алах хайж дөш гурав. Алах хайж дөш. За. Энэ гураваа надад үлдээгээд бус багж одоо хүмүүс тарааж өгсөн. Энэ айгу хүндтэй миний амьдралд одоо байр суурь одоо энэ алах төчний буйнаар одоо өнөөдрийн амьдралаа бий олгож өнөөдөр энэ хобби минь байгаа нь энэ алах төчний л байхгүй. Тий. За тэгэхээр энэ бол маш хүндтэй. Тий, хүндтэй манай гэр одоо хамгийн дээр байх цагаан сараар идээд явдаг. Дархан хүн чинь нөгөө шиний нэгэндээ цагаан сараараа одоо дөш амраана гэж төшөө мэлаадаг, тий. Төшөндөө мөрөгдөг. Дөш амраана гэсэн үү? Тий. Дөш амраах. Тий, дөш амраах ёс гэж байдаг. Эдээ бодоод тавьж мөрөгдөг, гэр бүлэрээ мөрөгдөг. Ер нь бурхан дахиж үтэн шиг л гэж бодож байгаа байхгүй. Мөргөж явдаг энэ. Тий. Ийм учраас энэ төрлийн хоомтой гэрийн хоомт ингээд үеийн үедэл бай. Одоо дараа би чи хоёр хөвтэй хин нэгэн дархан болол одоо энэ өвөө чи юм шүү гэд нөгөө алах хайж гурдж хураал одоо дахиж үлдээн энэ үеийн үед одоо энэ дархан айл нөгөө бүх хүн дархан удамшдаг гэж яддаг. Төрөмл биш яддаг тий. Удамшч яддаг. Тэгэхээр миний хүүхдүүд хин нэгэн болоход энийг бас л чааш нь өргөжүүлээд өрөө хүүхдээ сайхан уур хийцтэй юм хийж ингэж явах л ёстой л байх. Оо чихтэй цул юм байна тийм зүгээр. Тий. За. За одоо тэгээд энэ дархан хүнд одоо яг юу гэж ерөөл хэлдэг юм бол ер нь бол за нэг тийм тодорхой тийм байхгүй. Юу нэг өөрийн сэтгэлээс л бүх юм гаргаж хүн амьдрал дээр тий нэг юм чэйжлээд хиймлэр биш. Энэ дотроо яа талархаж байгаа энэ зүрхнээс төшин тий энийг барьж хийснээсээ хойш амьдрал ах хүн яаж өөрчлөгдсөн юм. Энэндээ талархаж одоо үеийн үед төш минь одоо энэ төшний дуу мөн битээ дасараасаа гэдэг ч юм уу тий. За тийм байна. Сайн нэг л өрөө штэ. Тий. Энэ мань хэдэн миний өвөө ч бас алах төш нийлүүлдэг төмрийн дархан хүн байсан. За тийсэн. Тий. Тийм учраас энийг бол зүгээр ерөөл биш сэтгэлээс л айл болох сэтгэлээс юу бодож хүсэж исэн тэр болгоно л эндээ хэлж мөргөдөг юм уу та.
За энэ ташрамд яг өөрийнхөө гэр бүлийг танилцуулаач. Эхнэр хинбэ? Эхнэр маань одоо завхнаас гаралтай Төмөн Заяа гэдэг. Тэгээ гэр бүлтэйгээ одоо суугаад 26 жил надад 2 хүү, 2 сайхан охин гаргаж өгсөн. Миний одоо гал голом тийм энэ манжава сайн гэрээ байгаа. Тэгээ хийж байгаа ажил энэ болгоны минь дэмжиж одоо энэ хобби минь бас эхнэрийн минь бас дэмжлэг байгаа байхгүй. Тэ энэ айгуу гоё юм байна. Энийгээ цааш нь өргөжлөөл. Энэ яагаад ингээд би цуглуулга хийгээд байгаа юм бэ гэвэл миний алсын одоо бид гэр бүлийн би дээрээ хувьд бол явандаа нэг хүүхдийн тоглоомын төв нээгээд хүүхдүүд тоглодог. Одоо тийм тоглоомын төв нээгээд тэндээ бид нар нэг энэ одоо цуглуулгуудаа өр тавья гэж боддог байхгүй. Хүүхдүүд тоглож байгаад ээж аав нар одоо энэ моделийг хараад эсвэл хүүхдүүд хараад хоббитэй болох ч юм уу. Би яг тоглоомын төв нэглэрээ энэ модулүүдэд тавьчид хажууд нөгөөрөө суугаад угсарж яасуу гэж боддог байхгүй. Яг энэ модуль яаж босдгийг те ингээд суугаад нэг хүн хэдэн цагт хэд ямар модуль гаргадаг гэдэг чинь амьдаар бүх юмыг харуулах хол мөрөөдөл гэр бүлэрээ одоо гэр бүлийн бидний санаа тийм л байгаа. За наад чинь тэгвэл их гоё гэгэн одоо мөрөөдөл гоё төлөвлөгөө бай тийм ээ. Тэ энэ цуглуулга маань одоо дандаа л хүмүүс зориулж байгаа л да. Хүмүүсийн гоё урам аваасаа тий битээ нэг юм дундуур яваасаа байгаамдаа баярлаа тий. Хүнд ад жаргалыг л өгөх гээд энэ цуглуулад байгаа юм л да. Одоо эндээс ирэх хүн ямар нэг мэдрэмж авч одоо энэ машин цуужсан бол аавыгаа сандаг ч юм уу өвөө ч юм уу энэ машины үнэр ч юм уу тий дуу байна энэ чинь дуу ингээд шингэсэн байна. Энэ олон чинь тэр хүний нөгөө өнөөдрийн хэцүү энэ стресстэй гэж юм уу энэ бухимдалтай үед энэ олон хүн хэсэгхэн харахад бас төрхөн зур тэр дурсамжийг ингээд аялуулах санаа мэн байгаа байхгүй гол зорилго мэн. За тэгвэл энэ бол маш гоё гигэн хүсэл байгаа юм байна. Гоё төлөвлөгөө байна. Би бол зүгээр анх бодохдоо энийг зүгээр өөрийнхөө хувийн тийм ээ одоо цуглуулга өөрийнхөө хобби болгон хөгжүүлж байгаа гэж бодож итэл та бүхэн бол бүр гэр бүлээрээ энийг бол нийтийн хүртээл болгож тийм ээ хүүхдүүдэд үлгэр дуурайл болгох ийм гоё хүсэл мөрөөдөлтэй явсан байна. Тэгээд энэ хүсэл мөрөөдөл чинь заавалчгүй биелнэ гэж би итгэж байна. Тийм баярлалаа. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө хүн чинь ажил амдал тэгшрээд ингээд яваад тэгэхээр ганцхан бие биш үү бусдад бас байгаа юмаа зөриүүлээ те бусдад яагаад ийм гоё мэдрэмжийг өгж болдгоо гэдэг ингээд тийм сэтгэлээс төрөөд идэг юм л хийж байгаа ажилдаа хүртэл хийж байгаа маа анх тухайн үед дархан болоод энэ төш алах хоёр 3500 төгрөгтэй ганц бүгж игээд тойцох тэр бүгж улгаад зарж исэн тухайн үед би мөнгө гэж бодож юм хийжсэн байхгүй. Тэгээ явцын дундаа алах төшөө сураад атуу хөвтгийг мэдээд ихлэх хүн бусдыг бодож бусдад зориулж юм хийх юм байна гэж нэг төрж байгаа байхгүй. Эхлээд бол мөнгө бодож юм хийж шээ. Дараа нь бол би юм уралж явахдаа тань зориулж хийх юм байна. Энэ хүн ямар хүн бэ те юунд туртай. Энэ болгоны бодож хийдэг болдог юм байна. Тэрнтэй адилхан эхлээд нөгөө модель чинь хаамаагаа цуглуулсан сүлдээ төрөлжүүлэх сүлдээ одоо юм дайран болох ингэснээрээ хэн зориулдаг ганцхан гэр бүлэр биш байхгүй. Өшөө олон те энийг хараад эндээс одоо ямар нэгэн тийм гоё мэдрэмжийг аваасаа энэ дотор нэг юм асаад байдаг байхгүй миний энэ дотор байгаа юм хүн болгондоо хуваалцах юмсан гэдэг тэр нэг гоё мэдрэмжийг л одоо төрүүлэхийг л одоо зорж байгаа нь бол модельэр ч юм уу одоо миний барьсан модель байхгүй одоо өөр хүн бол яадаг чинь дуулдаг ч юм уу ямар нэг юм байна шүү дээ. Тэгнэ. Миний илэрхийлэл бол энэ байхгүй. Тийм байна. Тэ энэ минь өчүүхэн л одоо л цуглуулаад ингээд нэг 5-6 жил одоо модельээ цуглуулж явж байгаа. Тэ. За маш таатай сайхан яриа боллоо. Тэ. Тэгээд үзэгчид бид бүхэнтэй бас хамт байж манай Бачаргалын олон жилийн хөдөлмөрийн шимийг бас хамтдаа үзсэнд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг маань ерөнхийдөө өндөрлж байна. Манай телевиз үзэгчдэд тийм ээ хүүхэд залуучуудад хандаж бас нэг үг хэлнэ үү гэж хүсэж байна. За манай гэрээр ирээд аялсанд та бүхэндээ их баярлалаа. Одоо юу хэлэх вэ гэвэл хүн тууштай нэг юмд их үнж тэ хөдөлмөрч байгаасаа ямар ч үед одоо эцүү ч вэ гэд маргааш бол боломж байдаг байхгүй. Нар мандна. Өнөөдөр нэг ямар нэгэн нэгэнд юм болохгүй гэд маргааш бол тэр асуудал байхгүй болсон байдаг. Тэгэхээр маргааш гэдэг юмд итгээд өөртөө итгэлтэй ялангуяа эр хүн их зөрөгтэй сайхан хөдөлмөрч байх л одоо хөдөлмөрч хүнд би их дуртай л да. Тэ ажилласан сайхан амьдрна. Юу үнэн тэр л үнэн л дээ. Энийг л одоо залуу дүүнэртэй захий тэ тууштай байгаараа хичээнгүү
тэрийг л одоо хэлье да. Өөр одоо юу хэлэх вэ? За маш их баярлалаа. Миний хувьд бол энэ бол тий үнэхээр бас одоо чухал сайхан үг хэллээ гэж ойлгож байна. Тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олонд одоо өөрийн зүгээс одоо энэ махны 30 машин одоо бэлгэлье гэж бодож байна энэ. За их баярлалаа. Энэ аюу их танил шүү дээ юм. Тэглгүй яг уу. Одоо бид нар хүүхэд байхдаа энэ машин ирлээ гэж дэлгүүрлөө гүйцгээд байсан. Тэгээ ер нь бол манай нэвтрүүлэг маань өөрөө ийм сайхан гигэн нэвтрүүлэг. Манай оролцогч нар маань бидэнд ингээд сэтгэлээсээ ийм сайхан одоо бэлэг дурсгалын зөвлөл гардуулдаг. Манай нэвтрүүлэг бол нэлээд олон дугаар явна гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр бол нэвтрүүлгийнхаа оролцогчдын бэлгэлсэн энэ сайхан үнэтэй цайтай одоо энэ дурсгалын зөвлөлүүдэд бид нар тусад нэг тийм булан байгуулна гэж бодож байгаа. Тэгэхээр таны биднэрт манай хамт олонд бэлгэлсэн энэ сайхан бэлэг манай тэр бэлгийн донд хүндтэй байр эзлэх болно. Ариун их тэгээд цуглуулгатай болоорой. За маш их баярлалаа. За ингээд манай автобийн нэвтрүүлгийн удаагийн дугаар өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт одоо цуглуулагч Батчаргал маань өөрийнхөө цуглуулга дээжээс та бүхэнд үзүүллээ. Тэгээд туудахгүй та бүхэн дараагийнхаа нэвтрүүлгийг хүлээж аваарай. Ингээд манай дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.